Өдрийн мэндэ. За өнөөдөр би та нарт нэг бичлэг хийж өгье. Тэгэхээр би өөрийнхөө YouTube дээр дахиад нэг болон нээё гэж бодоод айгу олон удаа бодож байгаа. Тэгэл яагаад ч юм болжгүй л байгаад гэсэн. Тэгээд өнөөдөр шийдлээ. За ямар болон байх вэ гэвэл би одоо маш олон төрлийн материал уншдаг. Тэгээд заримдаа айгу хэрэгтэй материалууд байдیں۔ За тэгээд тэрийг та нарт хүргээд өгье гэж бодлоо тий. Өнөөдөр би дүнгиж эхэлж байгаа. Гэхдээ заавалжгүй энд team сэдвэр одоо жишээлбэл миний YouTube сувагчин өөрөө янз бүрийн сэдвтэй шүү дээ тийм ээ. Та нар түрүүн сонсч ирсэн үзэж ирсэн хүмүүс мэдчихэж байгаа. Крипто валютын тухай, YouTube сувгных тухай, юуны олон нийтийн сүлжээгээр мөнгө олох боломжуудын тухай, за аялал жуулчлалаар явахдаа юуг анхаарах вэ? Хобби тийм ээ. Тэгээ зөвгөр хөөгөлдөө тоглоом янз бүрийн хийх арга техник гэдэг ингээд янз бүрийн ер нь одоо жоохон боловсрал талдаа боловсролын сайт гэж явдаг. Үгүй сайт гэж сувг гэж явдаг. Тэгэхэд би янз бүрийн хэлнээс тэг ингээд материал уншиж явж байгаад энэ стайгууд ажгүй юм биш үү? Хүмүүс сонсох гэсэн гэж боддог материалууд айгүйх байдаг. Тэгэхээр сэдв нь бол ерөөсөө би бодохдоо та нар бас миний энэ юунд доогоор нь бичээрэй заяа. Сэдв нь бол ерөөсөө ямар ч хамаагүй. Янз бүрийн юмнууд байдیں۔ Гэхдээ мэдээж хэрэг технологи тал руугаа би илүү сонирхож уншдаг. Тэгээ энэ одооны орчин үеийн шинэ юмнуудыг ер нь олж уншихыг хичээдэг. Тэгээд янз бүрийн юмнуудаар сонссноо та нарт ингээд хэлээд яриад өгье. Зарим нь бол их сурвалжтай, зарим нь бол одоо уншиж ирсэн дээрээсээ дүгнэлт гаргаад ингээд ярихаар шийдлээ. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг анхных биш. Би тэгээ түрүүнд нь бас юмуд ярьдаг л байсан. Тэгэхээр өнөөдөр би энэ хиймэл оюун ухаан AI-аар бүтээгдсэн зургнуудыг зургнуудын тухай ер нь энд одоо ямар асуудал гараад байна вэ? Ямар зөвлөмж хэрэгтэй вэ гэдгийг ярьж өгье гэж бодлоо. Ягаад гэвэл би өнгөрсөн оны өмнө байхаа Facebook дээр нэг Instagram-ийн нэг хиймэл оюун ухаанаар юу яасан бүтээсэн аккаунт тэр нөгөө нэг арсны өвчтэй гэдэг нэг охины тухай аккаунт. Тэгээд би тэрний доод тал бичсэн комментүүдийг хараад үнэхээр гайхсан. Тэр чинь бол нөгөө харваас хиймэл оюун ухаан байхад чинь бүр ингээд үнэмшээд манайхан яг тэр хүнийг амьд хүн, тэр хүнийг тэр охиныг яг монгол хүн гэд ойлгоцсон. Зарим нь бүр мөнгө төгрөг цуглуулж юунд тусламж өгье энэ төргээд ярьсан юмнууд байжсэн. Тэгээд би бодож ирсэн ерөөсөө энэний чинь тухай бас хүмүүс сайн мэдэхгүй л байгаа юм байна да тий. Ийм юмд итгээд үнэмшээд байна гэдэг чинь энэ тухай сайн мэдэхгүй л байгаа гэх гэж бодоод энэ тухай өнөөдөр ярьж өгье гэж бодлоо. Тэгэхээр орчин үеийн өнөөдрийн яг өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан болохоор хүний цариг ерөөсөө бодит одоо хүнээс ялахын аргагүй төвшөнд аваачаад хүрчээд байж байгаа. Тэгээ нэг хэсэг бид нар чинь өнгөрсөн жил ч юм уу одоо ч гэсэн тийм алдаанууд байдаг тий 6 хуруутай чихэн гажицсан одоо чихнийх нь энэ тентэн сэтэрсэн ард талынх нь дэвсгэр нэг сонин ийм хуурамч болохыг одоо илт байсан ийм шинж тэмдгүүд одоо бараг байхгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ олон дэвшлиг болохтон зэрэг олон нийтийн сувгуудаар дамжуулаад хуурамч мэдээлэл одоо тараахад маш их ашиглаж хийсэн ба. Тэгэхээр энэ хиймэл профайлууд одоо миний түрүү чи яриад байгаа хиймэл аккаунтууд олон мянган одоо хандлт аваад хүмүүсийг бодит мэдээллээс нь төөрөгдүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол хандлт авахын тулд хийсэн контентт нь хүмүүс одоо яах нь итгэж бичиж эхэлдэг байна шүү дээ. Тэгэхээр хүн ерөөсөө нөгөө энэ бодитуу энэ хуурамч юу гэдгийнхаа ерөөсөө мэдхээ болцсон байна гэсэн. Тэгэхээр саяхан тийм нэг судалгааны үр дүн гарсан байна. Шинэ өмнөд Уэльсийн их сургууль болон Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд 125 хүнийг оролцуулаад нэг туршилт хийсэн байна. За тэдэнд болохтон зэрэг бодит зураг тэгээ хиймэл одоо оюун ухаан буюу хиймэл зураг оюун ухаанаар бүтээгдсэн буюу хиймэл зургуудыг үзүүлээд одоо ялгах ийм даалгавар өгсөн байна гэж. Хамгийн аимшигтай нь үр дүн нь яаж гарсан гэвэл зураг шинжих чадвартай чадвар өндөртэй хүмүүс хүртэл маш их олон алдаа гаргаж хиймэл царайг бодитоос нь ерөөсөө ялгаж чадаагүй ийм үр дүн гарч.
За тэгэхээр одоо орчин үеийн загварууд нь бол нөгөө хүний нүүрний дундаж пропорцийг пропорцийг гаргаж агаад маш нарийн тооцоолоод зураг зурж байгаа учраас тэр чинь нөгөө хиймэл дүр төрх нь хитрхи одоо яг хэвийн юм шиг үзэгдэл болсон ба. Одоо сүүлийн үеийн хятадын роботууд ч гэсэн яг л ерөөсөө хүнээс ялгагдах юм бараг байхгүй болсон тий. Тэгэхээр энэ нөгөө нэг бид нарыг ингээд зөнгөөрөө шалгадаг. Тэгээ бидний одоо нөгөө нэг интуиц гэж хэлдэг штэ тий. Ингээд бидний зөнгөөрөө ажилдаг тэр механизмыг одоо нэгэсэндээ ажиллагаагүй болгож байгаа гэсэн үг байд юм байна. Өөрөлдөн бид нар хуучин чинь за энэ худлаа юм бэ штэ гэж хардаг байсан бол одоо ерөөсөө үнэн үү худлаа юу гэдгийг өөрөө ч мэдэхгүй болгодог ийм аимшигтай болчихж байгаа юм байна. За тэгвэл мэдээж хэрэг энэ аюултай юу аюулгүй юу гэж ярих юм зүйндээ гарна. Гэхдээ энэ яагаад тэгвэл би өнөөдөр ярих гээд байна вэ? Энэ яагаад аюултай вэ гэвэл бидний энэ бодит болон хиймэл зургийг ялгаж чадахгүй байгаа нь аюулгүй байдал бидний өөрсдийн аюулгүй байдал дижитал итгэлцэлт одоо үр дүн сөрөг үр дүн үр дагавартай гэж үзэж байгаа юм. Тэгэхээр хиймэл царайнууд болохоор дараах салбаруудад одоо маш их эрсдэл учруулж байна гэж үзэж. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт нь кипер аюулгүй байдал. За энэ дээр одоо бидний нөгөө хуурамч хаяг, хуурамч аккаунт, заллин хүмүүс нөгөө энэ ялахгүйгээсээ болоод ийм хуурамч юмнуудад орчдог. Тэгэхээр энэ одоо бидний аюулгүй байдалд маш их нөлөөлнө гэсэн. Хоёрт нь улс төр. За улс төр дээр бол ерөөсөө маш их актер нөлөөлж байгаа. Ягаад гэвэл энэ мэдээллийн дан суртал хуулаг яг энэ хиймэл оюун ухаанаар сүүлийн үед явж байгаа. Өөрөөр хэлбэл ялангуяа сонгуулийн өмнө хиймэл бичлэг, хиймэл зураг эвлүүлсэн юмнуудыг ерөөсөө яг үнэн юм шигээр ингэж бодитоор байдал тавьдаг. Дээр нь одоо нөгөө нэг алдартай юуны хүмүүс жүжигчид, найруулагчид бүхэл одоо од болсон инфлюенсерүүд эднэрий чинь ингээд хиймэл оюун ухаанаар ашиглаж ийм юу яадаг улс төрдөө ашигладаг. Гуравт нь болохоор олон нийтийн сүлжээ одоо энэ бол мэдээж хэрэг ойлгомжтой болсон. Олон нийтийн сүлжээ бол ерөөсөө энэ хиймэл оюун ухааны зураг, хөрөг энэ бичлэгээр бол ерөөсөө гахаж जैन тийм ээ. Дээр нь танилцах апууд байт юм. За одоо нөгөө нэг танилцдаг аппликейшнүүд, танилцдаг сайтууд гэдэг тийм. Тэрэн дээр одоо сүүлийн үед маш ихээр одоо ийм хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эмэгтэй эрэгтэй хүний аккаунт байна. Тэгэхээр яг бодит байдалтай гэрте байж байгаа хүмүүс тэрийг яах нь яг амьд хүн юм шиг харьцаж эхэлдэг гэсэн үг. Тэгээд одоо хууртагддаг гэсэн үг. Олон нийтийн сүлжээн дээр ч гэсэн одоо миний түрүүний анхны хэлжсэн бичлэг тийм. Хиймэл оюун ухаанаар хийсэн энэ эмэгтэй хүнийг мэдээгүй таниагүй учраас тэр хүнийг яг бодит юм шиг хайрлж, бодит юм шиг бүр мөнгө цуглуулах, тусламж цуглуулах хүртэл яриа гарсан шүү. За дөрөвт нь болохоор мэдээж одоо дижитал эдийн засаг буюу одоо итгэлцлийн хямрал. Ягаад гэвэл хүмүүс нөгөө энэ дижитал одоо янз бүрийн сайт, янз бүрийн технологид итгэхэ болох одоо итгэл алдагдана гэсэн. Энэ чинь хуурамчил байдин гэсэн төрөнтэй. Тэгэхээр энэ чинь нөгөө дижитал эдийн засаг буюу дижитал технологи хөгжих боломж нь бас нэг талаар хүмүүсийн итгэлийг алдаад эдийн засаг нь алдагдана гэсэн. За тэгэхээр одоо хуурамч тэгвэл зургийг хэрхэн яаж таних вэ? Ер нь бол ямар нэгэн технологийн дэвшил гараад ирэнгүүт зэрэгцээл сайн нь явж идэг, муу нь явж идэг тийм үү? Тэгэхээр би одоо энэ дэлгэцэн дээр гараа тавьдсан байна л да. Одоо энэ сайтнуудаар ингээд эднэрээр ороод яах нь нөгөө нэг үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг шалгачдаг. За одоо саяхан гэхэд ийм юм болж исэн. Би нэг жишээ хэлье. X дээр Twitter дээр хуучны X дээр одоо нэг Монгол охины зурагтай ингээд аккаунт нэгтгэж чана. За энэ бол мэдээж бот хаяг гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ маш олон хүн тэрийг итгээд тэр охиныг одоо ингээд дайраал юм яриад ингээд эсвэл одоо зарим нь зөвтгөө, зарим нь муутгаал ингээд комент бичээд аа. Тэгээд тэр зургийг ингээд аваад шалгаад үзэхдээ тэр охин бол ерөөсөө Монгол охин биш байхгүй. Азийн нэг орны охин ба. Тэгэхээр чин Азийн одоо Казахстаны тэр тусмаа Казахстаны охтууд манай охтуудтай айгүй адилхан
Тэгээ дүр төрхийн хувьд ер нь их ойр төстэй байдаг шүү дээ. Энэ одоо юу гэдэг Вьетнам интерес гэдэг юм арай өөр. Тэгэхээр чин тэр өөр орны хүмүүсийн зургийг авчир тавьчаал Монгол хүн шиг бичээд ангууд л хүмүүс андуураад бичээд идэг. Тэр шин зүгээр энэ яг Монгол хүн үү биш вэ нүггүй юу гэдгийг одоо нэгдүгürt нь яах нь шалгаад харуулцдаг ийм сайтнуудыг би энэ юун дээр дэлгэцэн дээр гаргаад тавьчлаа. За тэгвэл одоо бид нүдэрээ хараад тий энэ бүтээсэн зургнуудын ямар шинж тэмдгүүд нь одоо ил байж болох вэ тий бид нар ядаж нэг энэ хиймэл оюухан байна штэ гэж харах ямар боломж байна вэ? За мэдээч хэрэг одоо тэр нөгөө нэг 6 хуруу хөлийн хуруунд 6 ч юм уу 4 болцсон байдаг тий. Тэднэр бол нөх их тийм одоо нөгөө бараг гарахаа болцсон. Гэхдээ л одоо юу гэдэг тийм юунууд их гарч ирдэг тийм одоо нөгөө нэг алдаанууд гарч ирээл байгаа. Одоо би жишээлбэл энэ cover хийх гээл химэл оюун ухаанаар зураг хийхдээ л одоо манай үсгнүүдийг буруу чинь тэгээ тийм юм гарч ирдэг. Гар хуруу янз бүр болно. Тийм зөндөө гарч ирдэг. Тэгэхээр энэ бол байгаа хэвээрээ. Тэгэхээр хамгийн эхлээд тэрийг сайн ажиглах. За тэгвэл энэ хит их тэгш хэмтэй нүүр гэдэг. За тэгэхээр чи хүний нүүр төрөлхөөсөө бага зэрэг одоо асимметрик буюу тэгш бус байдаг. Өөрөлдөх юм бол бүрөөсөө нэг яг ингээд нөгөө цутгацсан юм шиг нүүртэй хүн одоо юу хагалгаал хийхгүй бол тийм хүн ерөөсөө байдаггүй юм байна. Тэгэхээр химэл оюун ухаанаар хийгдсэн одоо нүүр царай бол үнэхэрийн одоо гоо үзэсгэлэнтэй тий ерөөсөө бүх юм тэгш их гоё ерөөсөө яг л байх ёстойгоор байж идэг. Тэгэхээр энэ бол төгс тэгш хим биш болвол сэжиглэх үндэслэл гарч ирнэ. Энэ яасан дэндүү гоё охин байж гэдэг юм. Дэндүү гоё залуу бай, дэндүү сайхан хүн бэ гэж харахаар тийм нүүр царай байх юм бол энэ эхний нэг үндэслэл болт юм байна. Хоёрт нь дэвсгэр хэсгийн деталуудыг маш их ажигладаг юм байна. Яагаад гэвэл цаа талд нь байгаа, ард талд нь байгаа самбар дээр бичигдсэн үсэг, үг, англи хэл ч юм уу ямар хэл нь буруу байна уу, зөв байна уу? Лого нь ямар байна уу тийм? Эсвэл одоо нөгөө нэг ихэнх тохиолдолд хүмүүсийн эмигнүүд хоёр өөр болцсон байдаг. Үсний зөвлөлтнүүд тий ингээд гарт зөөсөн зөвлөлтнүүд тийм ингээд нэг жижиг сажиг товч хүртэл ингээд одоо дуу дугуй байх байсан товч чи ингээ хазаацсан ч гэдэм үү те гих мэтчлэнгээр ийм арталт нь одоо нүдний шил нэг сонин бай ерөөс ингээд байж болохоор амьдрал дээр байж болохоор нүдний шилж байж байгаа жишээ нь. Тэгэхээр ийм нарийн жижигхэн деталуудыг яах нь сайн олж харах нь. За тэгээд дараагийнх нь одоо тэр Google Lens гэдэг байдгийн тэрэн дээр болохоор нөгөө юу гэсэн үг гэвэл энэ одоо эмэгтэй хүний зураг одоо яг үнэн байна уу биш вэ гэдгийг ялахын тулд тэр Google Lens-ээр хайгаал олохтол одоо чи нөгөө бидний ядчил нэг зураг ямар нэгэн олон нийтийн сүлжээн дээр байж байгаа гэсэн. Тэгээ ер нь яаж хийж байгаа л эсвэл миний нөгөө аккаунтаа нэгтээ тавьж исэн хэдэн жилийн 10 20 жилийн зурагч гэдэг юм уу эсвэл аккаунт дээр тавьж исэн миний байнга хэрэгэлдэг зурагч юм уу эсвэл одоо юу гэдэг Instagram дээр хүмүүсийн дунд зогсож байгаа ч юм уу тэ X дээр ч юм уу одоо юу гэдэг TikTok дээр ч юм хаан ч бүр ингээд ангиараа авахсан зургийн дунд ч байж байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар олон нийтийн сүлжээн дээр хүний одоо жинхэнэ ориг зураг нь яах нь яаж хийж байгаа л үлдсэн байг. Тэгэхээр энэ зургаар нь ингээд захин мэдээлэл чинь бол одоо нэг эсэндөө мөрөө үлдээдэг гэх юм шүү дээ. Тэ яаж хийж байгаа л олцдог гэсэн. За тэгээд хэмэл оюун ухааны хурдцтай хөгжил тэ бодит болон хурамч хоёрын заагийг одоо маш их бүдгэрүүлж байна гэд үзэж байна. Тэгэхээр ийм нөхцөл өөрийн гэсэн критик сэтгэлгээ буюу өөрийн гэсэн шүүмжлэл, өөрийн гэсэн бодол, өөрийн гэсэн одоо энэ одоо ямар ингэж толгойд заавалчгүй боддог ийм бодолтой байх хэвээр. Тэгээд энэ дижитал одоо боловсрол заавалчгүй дижитал одоо технологийн боловсрол эзэмших ёстой. Тэгэх юм бол бид нэр дурын бичлэг, дурын зургийг одоо баталгаажуулах технологиудаар олоод хайгаад ингээд мэдчихдэг тийм ээ. Мэдчихдэг ийм юу яадаг. Тэгэхээр ерөөсөө одоо бид нэр ингээд энэ дүгнэд хэлэхэд хуурамч зургийг юугаараа
юугаар нь ялгаж салгаж болох вэ гэвэл нэгдүгээрт нь тэр эргэтнүүдийн тийм ээ тэгш бус байгаа тэгш бус байгаа тэгэл одоо гар хуруу бүх одоо юмнууд хоёрт нь тэр өмссөн зүүсэн хувцсны товж эмиг бүүж зүйлд тийм юмнууд дараа нь бичиг текстийн алдаа ягаад гэвэл тэр одоо жишээлбэл ард нь нэг самбар байлээ гэхэд самбар дээр байгаа одоо үсгийг нарийн ажиглах юм бол эсвэл үгийг нарийн ажиглах юм бол алдаатай бичсэн байдаг. Лого тий. За тэгээд тэр нөгөө нэг логон дээр одоо жишээлбэл энэ Google-ийн хиймэл оюун ухаанууд чи өөрийнх нь арилж болдгүй логог тавьсан байдаг. Одоо энэ дэлгэцний яг энэ баруун дээдл дээр байгаа энэ лого тий нэг дөрвөн юутай. Энэ логог ингээд арилахгүйгээр тавьсан байдаг. Тэрийг хүртэл олж ажиглах хэрэгтэй. Саяхан хүртэл тийм гарсан. Нэг видео яваад исэн чи энэ нөгөө логог ин арилгаж чадахгүй учраас яг үний юм шиг харагдаад идэг. Яг үн чанартай энэ хиймэл оюун ухааны лого байгаа. Тэр читэл манайхан хиймэл оюун ухаанаар хийсэн гэд бичсэн байхад л үнэмшээд байгаа тийм. За дараагийнх нь тэр гэрэл сүүдэр айгүй сонин. Заримдаа нөгөө нэг яг байгалийн гэрлийн сүүдэр хаан тусахаас шал өөр газар туссан байх жишээ нь. Тэгэхээр тэрийг бас айгүй сайн ажиллах. За тэгээд янз бүрийн ажилтнууд тий одоо жишээлбэл би түрүүний ард талын пууны одоо юу гэдэг нь тий зөвийн хэлбэрийн ингээд нэг юу ятсан юм шиг. Одоо жишээл ард талд нэг том цаг байлаа гэлээхэд цагны хэлбэр нь ингээд жоохон одоо ингээд урсцсан юм шиг харагддаг. Өөр хэлбэртэй. Бүр жижигхэн цаг ширээн дээр байгаа цаг хүртэл өөр хэлбэртэй харагддаг. Цагны зүүн өөр хэлбэртэй харагддаг. Тэгэхээр тийм нарийн юмнуудыг олох нь. Тэгээд эцэст энэ олон сайтнууд байхад эднэрээр яах нь вэ? Энэ үнэн үү худлаа юу гэд ингээд бичээд ороод хайгаад олцдог байх нэ. За ингээд миний өнөөдрийн бичлэг дууслаа. Хэрвээ та нарт таалагдсан бол миний лайк тавиад комент хийээрэй. Хэрвээ энэ ингээд эвтэйх яваад байх юм бол би дараа нь дахиад ингээд нэг ёсондоо би миний энэ плейлист бол ярьдаг плейлист ахын. Тэ би уншсан юмнуудыг орос украин хэлэн дээрээс орчуулад тэгээд материалын өөрөө ингээд гоё боловсруулад тэгээд та нарт яах нь зүгээр л ярьж өгнө. Үзэж харах юм байхгүйгээр зүгээр л ярих нь. Та нар зүгээр л сонсох нь. Тэгэхээр нөгөө нэг сайн нэг удаа сонссон юмыг дараа нь хүмүүс ямар нэгэн алдаа хийдэггүй тийм ээ. За бүгдэнд нь амжилт баяртай.